Да что это такое, Бас? Хэр найдвартай явж гинэ гэдэгтийг нэмэлтээр блокчейн орж ирээд блокчейнээр баталгаажуулж явах хэрэгтэй. Интернет нь өнөөгийн хүн төрөлхтний амьдралд маш том хувьсгал, шинэ олдыг нээсэн билээ. Интернетээр хүмүүс мэдээллийг хуваалцаж, тэр мэдээлэл нь аль нэг сервер дотор хадгалагдаж ирсэн. Энэ мэдээллүүдийг гэмт этгээдүүд гаднаас нэвтрэн босгож өөрчилж болдог. Харин мэдээлэл блокчейнд шилжснээр таны мэдээллийг танаас өөр ямар нэг этгээд өөрчилж босгож чадахгүй болж байгаа юм. Тэгснээр урд өмнө боломжгүй байсан шинэ хэрэгслүүд бий болж эдийн засагт цоо шин салбарууд хүний амьдрал цоо шин хувьсгалд өөрчлөлт гарах юм. Монголчуудын хувьд блокчейн технологитой биткойн гэдэг нэг бүтээгдэхүүнээр танилцаж их мөнгө амархан олох арга төдийгнэр харж ирсэн. Хэдийгээр блокчейн технологи биткойнтой салшгүй холбоотой боловч биткойн блокчейн дээр тулгуурсан 700 гаруй бүтээгдэхүүнээс хамгийн анхны амжилттай хэрэгжсэн нийтэд танигдсан бүтээгдэхүүн. Биткойн санхүүгийн тэр дундаа төлбөр тооцооны салбарт үнэхээр шинэлэг шийдлийг авчирсан боловч түүнийг хөдөлгөгч үндсэн тулгуур механизм болох блокчейн технологи нь асар өргөө хүрээнд олон салбарт ашиглагдах боломжтой жинхэнэ инновац юм. Энэ технологи нь манайх шиг хөгжиж буй орнуудад авилгатай тэмцэх, төр, иргэний нийгэм хоорондын ил дод байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад төрийн байгууллагуудын олон шатлалт үйл ажиллагаа үр ашиггүй байдлыг багасгах шийдлийг санал болгож, хөгжлийн хоцрогдлоо хурдтайгаар нөхөх боломж олгож байна.